За Улаанбаатар хотод том ширний үйлдвэр, Ямааны арьс боловсруулах үйлдвэр, гутлын үйлдвэр, мах комбинат, мянган машины засварын завод, күүзүү засварын завод зэрэг томоохон үйлдвэрийн барилгуудыг барьсны зэрэгцээ орон сууц, соёл, нийгэм ахуйн хэрэгцээний олон барилгуудыг барьж байгуулсан. Мөн Дархан хотын цементийн үйлдвэр, цагаан тоосхны үйлдвэр, нэхийдлийн үйлдвэр, Дарханы материал үйлдвэрийн бааз, Дархан дах Гурилбаатарын барилга зэрэг том барилгуудыг барихын зэрэгцээ соёл үйлчилгээний олон арган барилга байгууламжийг барьж байгуулсан юм аа. Мөн Дархан шарын голын төмөр зам, Салхит Эрдэнтийн төмөр зам, за Эрдэнэт хотын бүтээн байгуулалтад барилгын бригад байгуулан оролцож их зүйлийг хийж бүтээсэн юм аа. Улаанбаатараас Сүхбаатарын чиглэлийн хар зам, Дорнот аймгийн төв дэх мах комбинатын барилга, бас олон арван үйлдвэр, соёл, иргэний болоод хөдөө аж ахуйн барилгуудыг барьж байгуулснараа барилгын зэрэг түүхэн гавьяаг ард түмнийхээ өмнө бүтээн байгуулалтаараа байгуулсан юм аа. Барилгын зэрэг тухайн үедээ улс ардаж ахуйн олон барилга барихын зэрэгцээгээр тусгай объектын олон зуун барилга баримжийг барьж ашиглалтанд өгч байсан Монголын ардын армийг өргөтгөн зохион байгуулах Монгол зөвлөлтийн засгийн газрын хэлэлцээрийг биелүүлэх гол үүргийг нуруунд аварч байсан ийм хамт олоо. Барилгын зэрэг Игнэнээс Хөдөлмөрийн Баатар 5 гавьяат барилгачин 10-ыг төрүүлэн гаргасан нь энэ их ажлын цар хэмжээ ямар байсныг илтгэж байгаа юм аа. Үүний зэрэгцээгээр барилгын зэрэг засгийн газрын ордны 2 удаагийн өргөтгөл, өөрөөр хэлбэл 1961, 1981 оны өргөтгөлийг бие даан барьж тухайн үед тавигдсан зорилтыг хугацаанд нь чанарын өндөр үзүүлэлттэйгээр биелүүлж байсан ийм хамт олоо. Өнөөдөр барилгын зэрэг түүх 70 жилийнхээ өндөрлгөөс эргэн харахад улс их оронд 40 гаруй мянган барилгын мэргэжилтнийг бэлтгэхийн зэрэгцээгээр олон зуун инженер техникийн ажилчдыг практик дадлах сургаж барилгын салбарт шилжүүлсэн ийм том хамт олон юм аа. За миний барилгын зэрэгт анх сургууль төгсөж ирээд ангийн уурын зохны слесарээс хуулаад барилгын зэргийн хороо ангуудын инженер, ерөнхий инженер, хорооны захирагч, барилгын зэргийн ерөнхий газрын үйлдвэр техникийн хэлтсийн дарга өгөөд ерөнхий инженер, барилгын зэргийн ерөнхий газрын штабын дарга, Батлан хамгаалах яамны орлогч сайд өгөөд барилгын зэргийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан нэгэн билээ. Энэ хугацаанд үйлдвэрлэлийн удирдлагыг төгс төгөлдөр боловсронгуй болгох, боловсон хүчний ажлын арга барилыг өөрчлөх, тогтвор суурьшилтай ажиллуулах, тэднийг дадлах туршлагатай болгох зэрэг олон зүйлд санаачлах идэвхтэй ажилласны үр дүнд барилгын зэрэг тухайн үедээ улсын барилгын гүйцэтгэгч 2 дахь томоохон байгууллага болтлоо өсч өгсөн юм аа. Энэ хугацаанд надтай хамтран ажиллаж байсан, намайг удирдан чиглүүлж байсан, миний удирдлаганд байсан хамт олондоо энэ тэмдэглэлтэй баярын өдөр баярын халуун мэндчилгээ дэвшүүлэхэд таатай байна. Yes.